Ew guys, юу цаа. Сайн байцгаана уу? За энэ удаагийн дугаар дээр бид хоёр Тэнгисийн иргэн season 2-ийн 1 2 дугаар анги дээр санал бодлоо илэнгээ бас товчхондоо бас юу болсон те нэг 50 маягтаар хөрөхээр шийдсэн байгаа. Сэтгэлдээ ер нь хуваалцах байгаа. Бид хоёр ихний сэснэг бол маш аюу энтузиаст үзсэн байгаа тийм. Дурлж үзсэн хүмүүс үзэгчдийн зүгээс бол хоёрдугаар сэсн ямар хуулсан бэ гэсэн сэтгэл хуваалцах байгаа. Тэгээд эхний season дээр ч те яг манай ихнэр 9 сартаа жирэмсэн. Бид хоёр ч ихийнхөө өмнө болон төрсний дараа ингээл шимтэг үзэлтэй. Би айгүй сонирхолтой experience Миний бүх төрөлттэй хамт байсан. Төрөлтийн бүх процессын дорж хамт байсан контент байгаа. Тий. Тэгэхээр season 2-та ер нь бол юу байгааг хамт харцгаая те. Энэ сизонд болохоор түрүүчийн сизонаас ялгаатай нь өөр газар хийцэн байгаа шүү дээ. Түрүүчийн сизон дээр Тайландд Koh Samui гэдэг арал дээр хийсэн байсан. Энэ сизон дээр болохоор Балид хийсэн байлээ. Тэгэхээр арай өнгө төрхөө өвчсөн арай өөр байгаад байлаа те. Тийм ээ. Баалж иж яхад яасан гоё. Харин Яг явмаар санагт. явж зэг өний хувьд бол те. Баг манай централынхан манай Баалиг нэг юм сурчлага хийгээд байгаа шүү. Санагдсан те. Бид яг нэг B-roll гэж ярьдэн шүү. Балаар оруулаад зөрсөд нь бүр амар нэг юм ёо what the fuck ийм цэнхэрэд далаатай юу. Тэгээд нэр энэ сизны бас нэг онцлог зүйл нь хөтлөгчийн солигдсон байгаа тий. Өмнөх нэгдүгээр сизнээр ч нэг юун дээр Централийн Парадисо гэдэг нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Холон гэд охин хөтлөж хийжсэн тий. Одоо болонгууд Тэнгисийн ирэг дээрхийн нэгдүгээр сизны одоо яалагч гэх юм аашаа тий. Хамгийн их сенсац дагуулсан одоо Мокаг хөтлөгч болгосон байгаа. Надад бол яг Мокогийн хөтөл них муу болох нэгдэг. Тэгээ манай Моко бол айгүй тийм хичээгээд байгаа нь л харагдаад байна. A for an effort гэдэг. A for an effort. Тэнгисийн ирэг дээрхийн гол одоо утгасан лунгууд. Надад бол нэг зоо паркт бичсэн санагдаад байгаа. Энэ нэг зоо паркт нэг амтд очиод энэ нэг амттын нэг иймэрхүү байд юм тэгээд шиг. Нэг иймэрхүү төрлийн хүмүүс гэж хаашаа тэгээ бүр одоо нэг дөрвүүд характерууд ингэж байд юм байна. Тэгээ бас дээрэс нь одоо нэг орчин үеийнтэй 20-од насны залуус ер нь бол ямар ч зан характертай байна. Тэгээс хэрүү сингл байсан бол надад амар ингэж аавштай юм шиг санагддаг байхгүй. Яа тэгэхээр бид болзоонд явж байгаа за нэг иймэрхүү юм хийж болохгүй байна гэдэг ч юм уу. Ингэж сургамжтай. Тийм. Ингэж нэг яг нөгөө нэг найрах юм байна да. Тэгээ болзоонд орчих ер нь л иймэрхүү зүйлс ярьж болох юм байна. Иймэрхүү зүйлс ярьж болохгүй юм гэдэг бас дүү шинжилгээс ингэ хийчихэж байгаа. Тэгмээд үдчихэж байгаа нэг үзэгчтэй. Ялангуяа одоо юу гэдэг чинь өмнө одоо болзоонд явж байгааг ч юм уу өргөж байгаагүй тиймэрхүү залуус охтууд бас амар хэрэгтэй нэвтрүүлэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээс яг бас entertainment талаас хараад зэнгүүд энэ чинь хөөрхөн хөгжиж байгаа байхгүй тий. Бас cringe-лүүлж байгаа, хөгжиж байгаа, дургу өргөж байгаа. Харин панелист төрөлхтөн байсан тий. Манай хоёр панелист хасагдаад. Нэглэг хасагдсан шүү дээ. Тэгэхээр манай энэ сизны панелистууд бол буцаж ирж байгаанууд нь Бата. Манай комедиан Бата байгаа. Тэгээд Дүзим хоёр байгаа тий. Нэр нэмэгдэж байгаа панелистаар сод гэрэл тэгээд болт дуучин болт очиж байгаа тий. Дуучин болт бол үнэхээр surprising тий. Гэтэ сод гэрэл гэсэн амар surprising. Яагаад тэгэхээр энэ хүний би нэг ийм одоо зургатаар гараад байхыг харж байгаагүй. Mongolian Next Top Model байгаа ч тий. За. Тэрний яг season 1-ийн продюсер нь болж байгаа хэрэг. Одоо энэ яг fashion сонирхдаг, загвар сонирхдаг тийм хүмүүсийн хувьд бол Монголд бол хамгийн том нөлөө бүхий хүн гэж хэлж байна. Заяа. Тэгээд дээрэс нь fashion industry-ийн Монголын мэргэжлийн дизайнеруудын холбооны тэрэг хүнчлэл нэг тийм хүнд нэмээд бюрогийн ерөнхий редакторч л хийж байгаа ажлын хувьд гэх юм бол Devil Wears Prada гэдэг байгаа шүү дээ. Тэрний Miranda. Гэтэ тийм ааштай юм бол халдаагүй тийм харагдахгүй. Гэтэ яг тэр ажлын хувьд бол тийм юм билээ. Болд бол угаасаа ямар ч зүйл шиг хэрэггүй шүү дээ. Гэтэ болд айгүй шогч те. Болд харин тийм сансныг бодоход амар humorтай гараа л те. Тийм тэр ч угаасаа voice дээр ч гэсэн айгүй humorтай яваад байсан. Тийм. Тэгээд манай эхний оролцож болонгод Үлия гэдэг байгаа тий. Чихийн нэр нь Урин гэсэн. Тэгээ 28 настай график дизайнер болон загвар өмсдөг гэсэн. Гэтэ нахны өмнө зөндөө брэндүүдийн зурган дээр орж байгаа орн л харж байсан. Айгуу тийм гоё төрхтэй ахгүй. Ер нь бол айгуу тийм экзотик төрхтэй тий. Тийм экзотик. Батач гэж хэлсэн. Бокохантс шиг цаашаа. Ер нь бол нэг тийм хөрслөг бор шүү дээ. Тийм гэтэ айгуу гоё төрхтэй. Энэ сизний ихэр сууд юм шүү. Жага өндөр ихсээд.
Тэг хөөрхөн яриатай охин баг шиг гэсэн те. Энэ хүн ч юм өөр ямар санагцсан. Надад бол яг амьдрал дээр гоё найзтай байгаад тэгээд яриа өрнүүлэх дээр өөөдөх юм шиг санагдсан. Өөрөө бас айгүйх аялж маялт юм лээ ганцаараа. Тийм энэ дээр бас өөрөө хэлсэн шүү дээ. Тий. Ер нь жилдээ нэг удаа ганцаараа аялах хоббит болсон. Тэгээд би ганцаараа аялдаг. Тий. Айгуу тийм айгуу vibe нийлэх байх шиг. Тийм. Энэ хоёулантай найзлахад амаа шүү. Нэсвэр хэвэл дорквол. Ер нь бол айгуу тийм approachable те. Ингээд ойрч очих амар амархан. Тэгэхгүй надад бас модельүүд нэг модельжүүд төрхтэй хүмүүс ойртоход амар юу санагдав. Ер нь бол хизэж ойртох юм санагдав байхгүй. Ерөөс ингээд харж байгаа харц марцсан бүр ингээд алан шүү гэж байгаа шиг. Зүгээр очиод барыг уушлаараа энэ сандал дээр хүн сууж байгаа юу гэж асуухаас бүр ингээд амар санагдав. За хоёр дахь оролцогч маань болохоор төгсөөгөөд залуу байгаа та тий. Ер нь бол манай барыг хамгийн залуу оролцогч Солонгос сурдаг. Ер нь бол оюутан гэж байгаа тийм. Тэгээс загвар өмсдөг залуу байгаа. Энэ одоо загвар өмсдөг хүмүүс ордог юм шүү дээ. Яг гол шалгууранд загвар өмсдөг байна. Ожома сөөж ханжам дүсэё гэж хэлдэг багт тий. Надад төгсөж эргэтэлэг байх үед эргэтэлэг. Эмгтэлэг байх үед эмгтэлэг гэдэг байна шүү дээ. Мэдэх тэрнийг юу гэсэн үг. Сандарсан даа сонсон юм яриад байдаг гэж магадгүй тий. Тийм. Өмнөөс ерөөсөө өгч үзэж байгаа гэдэг тий. Туршлагагүй гэдэг нь бол харагдлаа. Энэ шоунд оролцоод нэлийн туршлага хураах нь эсвэл голоос нь хасагдах нь бол бүүнээр харж лээ тий. Тэгээ яг надад бол харахтаа өгөөч магадгүй зүгээр хамгийн first impression-ыг төрсэн сэтгэл бол өөртөө жоохон insecure байдаг. Тэгээд өөрийнхөө хинжээнээсээ том болох гэж харагдах гэж хичээдэг юм шиг. Тэр нэрээс муу юм ерөөсөө биш л дээ. Зүгээр ахтай залуу хөлтэй заар шиг юм шиг санагдсан. Тэгээд би ч шалцдаг. Дөрвөрс гарах хоб цаад угааштай гэж байгаа юм шиг л. Тэр нь тийм импресстэй. Гимгүй ах уу. Гимгүй ах. Гэтэм хөргөн цэвэрхэн талаа байлаа. Тэрс эвдрээгүй. Царайны хувьд. Царайны ерөөсөө эвдрээгүй. За дараагийн оролцогч Мичэд гээд Мичи гэж шүдний эмч бүсгүй байгаа тий. 29 настай гэж байгаа шүү. Манай төгсөөгөөс бараг 8 9 их ч юм уу да. Тэгэхээр тэгэл жоохон охин орууллаа л гээд. Өгшөө охин орууллаа л тий. Гэхдээ яг ерөөсөө Мичи болохоор ерөөсөө хөгшин ерөөсөө нэг харин тий амар наснаас хамаагүй талуу гарч байгаа. Тийм. Одоо өнгөрсөн сизон дээр ч одоо манай бэлгүүн байсан шүү дээ. Бэлгүү ах болыг бэлгүү ах гэдэг ах байсан тий. Бусад нэг оролцож залуучууд гэсэн дээр бүгд бэлгүү ах уу? Манай бро. Тий. Харьцаж харахад бол хараас амар хөвшин байдаг тийм. Манай Мич бол бусад оролцогчтой донд орж байгаа юм. Яг л нэг үеийн юм шиг л харагдаж байгаа юм тийм. Тэгээс юу мундаг юмхтэй байна. Шүдний юмч хийдэг. Эхний хоёр анги гарсны дараа бас энэ Мичи шүдний юмч маань цагийн дүүрсэн гэж байгаа. Харин тий. Гэтэ шүдний юмч ойрхон дээрээс хараад ойрхон бас гоёж байгаа. Тэг хөрхөнүүд хараад доорсон борлоо. Яг ингээл дээрээс тий. Гэтэ надад амар юу санагдаж шүү дээ. Би хамааг одоо нэг муу зуршлуудыг битж байгаа. Харин тий. Кофе хуугаа шүд шаралцсан байгаа бүгдийг бидэд. За энэ хүнтэй найзлахгүй гэж. Дэм хөрхөнтэй амар хөрхөн нийдэг нүд амар хөрхөн тийм галалдсан нүдтэй. Манай монгол хүмүүс гэж байгаа амар хөрхөн тий. Ер нь л да. Айгу бусад нэг Аз таа. Хотодос ер нь л арай нэг өөр үнц. Тий. Гоё үйтэй. Санагдаж шүү дээ. Эхний өрн хараад Мичиг хараад хоёр өөр төрлийн хөрхөн байгаа даа тий. Тэгэхдээ хоёулаа яг Монгол байгаа. Монгол. Тэнгуут талаа чи single inferno бодолтой бүгд яг адилхан. Тий. Апдейт ч бас юу асаа. Single inferno аюу туртай та. Баагаад үздэг. Тэнгүүд season 3, season 4 хоёрыг хооронд нь клипүүдийг нь холиод тавьчих юм бол баг анзаарчихдаг. Хүмүүс амар адилхан сэрээд. Тэгэл угаасаа нэг солонгосч пластик сэрж байгаа алдартай шүү дээ. Тэгэлээ тэдний шоо ороод 8 төрлийн царай байдаг. Тэгсэн би JD шиг царайтай бол байна. Тийм шүү. Би Jesus шиг царайтай байна. Харин манай Монгол талаар яг тийм өөр төрлийн хөрхөгчд байгаа. Тэ. Энэ Мичиос шүдний эмч гэдэг утгаараа одоо анх танилцж байгаа залуудаа шүдрэн амар хардаг бах тэ.
Тийм байж магадгүй. Шүдэ хэрэг бат тийм. Хэр яваад юм бэ? Энэ аппарат үүжсэн байна уу? Ер нь ямар ажиллабар армаар юм бэ? Тэр цаатлын араан жоохон хорхоцсон юм байна да. Сувгийн имчилгээ хус гараагүй юу. За энэ нэлийн пи бодог царайны залуу юм шүү. Тамхитд юм баглаа. Жоо шаарлцсан байна тэгэхээр. За дараачийн оролцогч маань хасчлуу хасаа. За тэгээ 24 настай. Санхүү удирдлагын чиглэлээр ажилладаг. Мэдээний хөтлөгч гэсэн тийм. Анхны импрессион шүү дээ. Амар тавьж залуу. Харин тий амар л булчин. Амар надад шивээс амар таалагдсан. Шивээс нүр амар гоё онцлог тий. Тэгээ нүүр нь айгу тийм нүүрний баясгалан тий. Бас нэлээ флешти залуу шиг санагдсан. Их гэтээ туршлагатай ч юм шиг. Гэтээ шоугаа олол орсон байгаа. Тэгээ хасаа маань ер нь бол нэлээ бас юм болцоо их явцсан дээ. Пикап лайнууд их цуглуулсан. Туршлагатай залуу шиг санагдсан. Гэтэ яг тэр пикап лайнууд нь ер нь бол сайн пикап лайн биш ч гэсэн ер нь надад тий. Яг шууд аавн дээр нь бэлэн байгаад байгаа байхгүй. Тэгээд дараагийн маань орсч дуулчин амраа тий. Одоогор бол манай яг анхны цорын ганц дуучин байгаа тий. Сизон 1 дээр чинь 3 дуучин байлаа. Тийш тий. Төбөртөө байна. Ихэр сууд байна. Намонэн. Барил энэ 3 маань нэлээ уран бүтгэл хийгээд дуусаас хийчихэрлсэн даа. Тэгээ амраад угс нэг хинч доош ирэхгүй л үстэй. Та дөөс бүгдээ дууган сонссон. Тийм нэр Централынханы зураг авалт маавал энэ тэр камера англ гэрэлтүүлгийн төвд бүгдээрээ гой санагдсан. Гэхдээ яг тэр ярьслаар авч байгаа тэр өрөө тэр сетап жоох эвгүй санагдсан. Тэр гэрэл нь яг ингээ ийц дээрээс яг нэг юм 45 градус налуутай бас ингээд амар хурц гэрэл ингээд яц сүдэрч байгаа байхгүй тий. Тэнгүүт хамаг нүүрнийх нь минь овон товнууд нь бүгдээрээ ингээд сүдэрч харагдаад. Харин бас дээрээс нь аягүй нэг тийм гимт хэрэгээ Netflix-ийн драма нэг юу докюментари зураг авал хийж байгаа юмсан гэж байгаа байхгүй. Яг нэг би алуурчтай нүүр тулсан гэж байгаа юм шиг л. За дараагийн оролцогч нь Цэлмэг Титулаа гэж 25 настай мэрэгжлийн сагсан бөмбөгийн тамирчин байгаа даа тий. Яг ихний орж иж байгаа шатаас ахвалал хамаг персоналити юм тэр характераа ер нь бол тэнцэлж байгаа байхгүй. Нилээ нэг юм шогч харин шогч гэх юм уу одоо яг хүүхч тоглоомтой залуу байгаа. Single Inferno-гийн Connie амирч рол моделлоо болсон байж тээ. Ер нь бол тээ яг энэ Single Inferno-гийн season 3-ын Connie ч гэсэн ер нь бол нэг иймэрхүү хит өртөө итгэлтэй. Тийм залуу байсан. Ер нь бол эсвэл сагсчд болгоно их тийм өөртөө амар итгэлтэй байх ёстой байдаг ч юм уу тий. Тийм стандарттай тий. Тийм стандарттай шиг. Айгу өндөр толлоо. Уусаа сагсч юм болохоо гэж байгаа тий. Охтуу чинь тэгэл өндөр хардаг болохоор яас өндөр ямар өндөр гоё залуу орж ирж байна гэлтэй. Охтуудад юу хамаатай? Өндөр л хамаатай. Тэгэл цэцүүлэг орж ирэнгүүт охтууд чинь амар сонирхолтой манай мамрагийн ноён нуур хугарах гэдэг юм бай. Тий шууд орж ирэл цэцүүлээч энэ хиний өрөм миний өрөм юм уу? Та Вау. Энд ямар нэг хөрөн болж байгаа юм уу? Хөрөн биш үстэй. Надад гэрлэмээр байна уу? Тэгээд манай амраач actually I like diamond ring. I like green one. Тэгвэл үзнэ чи ногоон төртэй би чиний Green Lantern болох уу? Би нэрээ өгчээсэн мөгжөө мартсан биш. Нэрээ том зүрхтэй. Tom Diamond. Diamond ring. Only except I also like green. Green? Yeah, I'm also like really Green green. Lantern чи байж ахгүй. Лайнууд нүүн өгөхтэй чи боддоо. Ерөөсөө хоёр. Ерөөсөө уулзж байгаа хүмүүс. Хоёр хүмүүс. Гівгэн дуулцсан тий. Хамгийн ихэнд уулзаад ихний яриа нэг тим яриа гэж бодсон төсөлхөр нэ. Тэгээ айгуу тийм бод дэндрлээс тасарсан юм байгаа байхгүй тий. Тийм мэдгүй. Айгуу сайн ice break одоо мөсийн сайн хагалж гисэн тийм л үл явуулсан тий намрын хоёрын. Тэгээ first impression амар чухал гэдэг тэр байгаа байхгүй тий. Тэгэл тэр interactions болол манай амраачийн ангийнхан турш ирнэ. Сэтгэлээрээ жоох нэг юм хайп байхгүй тий. Чамаа хилээд энэ мангара энэ гэж байна. Тэгэл дараагийн оролцогч маань Под гэдэг юм аа тий.
4 курсын аяа. Сагууд нэмсэх сурдаг гэсэн Тий. Тэг ер нь бас модель гэсэн. Энэ охиныг бас зөндөө брэндүүдийн сурталчилгаанаас фирмаас гарч ирсэн. Тэр Wallace and Gromit гэх нэг хүүхлээд шүү дээ. Тэрний туулаанууд идэг та. Яг тэр туулаа шиг нэг хөрхөг уртлын аяа шиднэ гэдэг. Ер нь бол тэрнтэй амар төстэй санагдсан. Одоо тэгээ харсаас хойш ерөөсөө тэгж харахаас аргагүй л дуршаад байгаа юм тий. Тий. Гэтэ айгуу тийм бүрхэн цэвэрхэн ярэмэрэн гэсэн айгуу хөрх охин бэл тий. Яа саяга дараахан тий. Тий. Ер нь дараах хөлт зэр нь хөр харагдах юм дөө. Харин За дараагийн оролцогч чинь 28 настай цэрэн тогтох Цэги гээд залуу байгаа. Цэги бол айгуу тийм яг нэг тийм гоё монгол залуу байх таахгүй тий нэг. одоо юугаар бол single Zephyr-ныгаар бол season 3 дээр гардаг Jinsook ах шүү дээ. Харин тий. Тэгээ яг мужик ах байж та. Харин тий. Их гоё булчинлаг тий. Тий. Тэгээ нэг добрый тий. Харин тий нэг тийм юндэнгөөгөө зэрэгтэй чинь шиг тий. Нэг дараахан тий. Тий. Илүү татуу юм байхгүй айгуу хөөрхөн. Тий үнэхээр дэж үзлээ тий. Тэгээс манай дэс бусад оролцогчдоос ер нь бол хамгийн булчинлаг нэг байгаа. Яг энэ сизний одоогийн байгаа ростроор орлоо. Одоо л эрхлүүдээс хамгийн таалагдсан нь л бас цэг яваад. Тий. За дараагийн оролцогч маань Золлоо гэд модель тэгээд шүдний техникч мэрэгчлээ. Бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Солонгост 8 жил модель хийж байгаа охин байна. Хамгийн хүмүүсийн хамгийн сайн мэдэх зүйл нь юу гэхлээр J-Park гэдэг дуучин байгаа шүү дээ. Дуучин гэх юм одоо хамгийн том хамгийн бүр топ шүү дээ. Одоо K-hip-hop сонсдог хүний хувьд гэх юм бол одоо J-Park ч нэлийн top tier legend аа. Өмнө энэ 2PM гэдэг JYP гэдэг юу гэдэг ч мэдгүй. мэдгүй. Оо, Missy гэж мэдгүй. Мэдгүй. За. Ямар ч JYP гэдэг чи Dream хаяа үзчихсэн үү? Окей. За чи айгуу санаа юм бэ? Драм үзэж яхад яг хөө Dream хаяа чинь явцаад хүмүүс комментэр бичээрэй. Dream хаяа үзээгүй юм байж байгаа юм. Тэр хүний клипэн тоглож байна гэдэг чи одоо амар том ололт амжилт болчихж байгаа байхгүй юу? Яг модель хүнийхээ хувьд. J-Park чинь ганцхан солонгоцооч гадна олон улс даяараа Алдартай маш тий. алдартай хүн болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хүний видеонд тоглосон. Instagram-ын би гэсэн нэлээ хэдэн жилийн өмнөөс харж байхад зөндөө олон том брэндүүдтэй бас хамтарч ажилладаг, модель хийдэг, айгуу бас юм гоё төрхтэй мэлтэй байсан. Ер нь бол аюу тийм их юмсэг зан төрхтэй санагдсан дөлөө. Ирж байгаа байдлын уусаа. Тийм би ингээд тэгдэг. Ингээд нэг тийм илүү үг ерөөсөө ашиглахгүй тий. Аюу бас үгээ дотроо ингээ амар бодж байгаа хилдэг. Аюу цөөхөн. Гэтэ тийм маягтай л харагдахгүй байхгүй. Маягтай л шүү дээ. Аюу их юмсэг. Тий. Би нэг төр үйсэн шүү дээ. Хинтээ нэг үүлээ дээр хэлж яхад аюу тийм approachable тий. Тэгээд очиод ингээд амар тийм найзууд болчмоор юм шиг санагдсан гэсэн. Харин энэ залуу дээр бол бүр эсэргээрээ тий. Би бол очихоос ингээд айж ирээ. Ер нь бол баарч юм нэг ресторан ингээ байж байгаад бид нэг найзтайгаа явж байгаад надад нэг санал татаад тэгээ золоо тэнцээ ганцаараа ингээд юу 4 хүний ширээн дээр ганцаараа сууж байгаа би очиод энэ дэр хүн сууж байгаа юу саналж авч болох уу гэж хэлэх байх юм бол би бол золоогоос өөр хүнс очсон хамгийн ойрхон байсан ч гэсэн авирс асуухгүй тэр юмс гэж. Шууд харцсан ингээд амар тийм нэг хутга шидэж байгаа юм шиг харцсан. Нэг тийм бидэг та нэг модель болчихаа. Нэг тийм байгаа байхгүй. Гэтэ яг үнийг ярэмэрэ нэг гайгүй л охин билээ тий. Тий. Тэгээ зөвхөн нэг first impression гаднаасаа харах дүнлээс ярьж байгаа шүү. Энэ золог явж байгаа бүр J-Park-ын талаар яриад. Бараг J-Park орж ирж байгаа гэж бодлоо шүү дээ. J-Park Монголын нэг dating show тавьчихсан. Гэтэ залаа тэрүүгээр аим флекс хийдэг юм билээ. Уусаа тийш флекс хийхгүй ч яахгүй яах тий. Тийм шүү дээ. J-Park юм тоглох юм бол зөвөр бараг тэрийг био дээр тавьж байвал тэр байсан гэж зураг өргөн тэр тавил. Тэгсэн story дээр бараг 7 хоног дөрөв ишнийг өдөө те throwback to the J-Park-ийн клипэд тоглож ирсэн үе. Тэр зураг оруулаад. Би бол тэг. Хамт ахсан селфи мэхлэг оруулаа те. Oh miss you so much J-Park. See you soon. За тэгээд манай ихний анги дээр танилцуулсан сүүлийн оролцогч бол Хонгор гэж залуу байна. Берлинд амьдардаг. Тэгээд жилүүд уран бүтээлч ер нь бол DJ гэдэг залуу гэж байгаа
Уусаа хараас юу нөх юм байна. Яг өөрийнх нь байгаа байдал нь бид чинь яг өөрийнхөө нэг юм ертөнцтэй ингээд ороод тасарчдаг юм шүү дээ. Орчлонгоос тасарч байгаа байнга ер нь тасралтай байт юм шиг харагдсан. Тэгэл нэг өмсөж зүүсэн ч гэсэн тийм уусаа хүмүүс юу гэж бодох нь хамаагүй гэл артаа яж байгаа гизтэй. Тэгээ тэрнээс ярьж байгаа нь айгүй тийм. Бас айгүй добрый нь юу гэсэн ч юм. Хөвтэй айгүй тийм. Добр байх гэдэг. Айгүй тийм. Юу, акценттай тий уусаа яриан акценттай. Тийм. Тэгээ тэр акцент нь ингээд аим өвөрмөц байгаад байгаа байхгүй юу? Надад л хамт яриаг сонсоод байгаа юм билээ. Энэ хүн подкаст нэлбэсэн шүү гэдэг. Тэгээд өмсөн уцалтнаас авсан юм те. Надад айгүй сонирхлоос мэдсэн. Тий. Би бусад залуусаа бодвол айгүй өөр төрхтэй те. Өөр төрхтэй. Ер нь бол айгүй бичиж гэх юм уу? Хийхэд байгаа шүү дээ. Булчингүй л гэж байгаа. Жижигхэн битэй. Тэгээс байгаа байдал нь айгүй тийм flamboyant те. Жаа нэг юм эмгтээлэг талаа харуулахаас айгаагүй гэх юм. Энэ бол аюу дэжгүй залуушсан. Харин тийм. За тэгээ бөөнөрөө яг тэрний гоё сэцтэр танилцж дуусчаад мокомаа гарч ирлээ. Өөрийгөө танилцуулаад шоу танилцуулаад. Тэгвэл энэ виллаж руу ороод октод маань бол аюу эвтэн нартай байна тий. Stanley билсэн байна. Foundation. Amragus. Ooh, Stanley. Shot. Залуучдын өөрөө болцгоор л амьдынтай болж байгаа тий. Маа цэцүүлээч орж ирэнгүүтээ Би энэ зөө 10 цагаас хойш ямар ч дуу байхгүй тэгээд амрах хэвээр. Сайн байцгаана. Би бол өрөөний дарга. За баяр. Өрөөний дарга. Баярлалаа. Өглөө 7 цагт тусна. Энэ бол хүүхдийн цэцэрлэг биш. Тэнгүүд яг хинчээс нэг бусад оролцогч маань жоохон дургу байгаа гэдэг нь эйгүү байгаа гэдэг нь харагдаад байгаа бохоо те. Манай төгсөө цэгийн хоёр бол ингээл те. За нөгөө энэ цэцүүлээтэй адил нэг vibe гэж нэг хөрхөн оролдоод гэхдээ ингээд нэг юм offended болохгүй гэж мчигэлээ. Эхнээ битгүй надад жоохон амрок. Үүндээ нэг гоё өсөлтгөөд ороод ирсэн чинь нэг цал ингээд тэгэхээр би бүр жоохон дургуулах. Тэгээ ямар ч байсан энэ цэцүүлээгийн ингэж те олон нийтэд ингэж өөрийгөө харуулж байгаа байдал нь бол надад бол үнэхээр таалагдсан. Тэгснэ дараа нь манай оролцогч эхнийхээ тоглоомыг тоглож гэж байгаа те. Тэгээд яг Тэнгисийн ирэх чи одоо гол болж байгаа үйл явдал нь болонгууд баян ингээл өдөр болгон тоглоом тоглоод байцтэй. Тэгээ тэр тоглоом нь юу ч хүмүүс болохоор шүүмжлэн хандаад байдаг зүйл нь гэдэг шүү дээ. Нэг хитэн бацаанууд нэг цуслан дээр аваачаад тоглоом тоглуулад ингээ байлгаад гэдэг. Тэнгүүд надад болохоор зүгээр яг энэ тоглоомуудыг нь ашиглаад тоглоомуудаар цаашлаад хин хинбэ гэдгийг арай илүү таниулж байгаа юм шиг. Танд хэр өрсөлдөөнч вэ гэдгийг сахуулаад цаашдаа үгүй нэг асуулт асууж явах дараа нэг энгийн байдлаар бол хизээж мэдхэргүй тиймэрхүү зан авирыг нь тоглоомоор ингэж гаргаж байгаа байхгүй. Энийний араас нэг one on one date эхэлж байгаа тийм болсон. Speed date гэдэг байна. Энэ speed date-с хамгийн онцлогтой зүйл нь манай хасаагийн date байгаа. Яагаад вэ гэхээр за эхлээд манай хасаа маань хинтээ золоотой учиж байгаа тийм. Золоог өөрхөн найрах шүү. Бүр ингэж битүүд довтлогон өгсөж байгаа байхгүй тийм. Одоо миний жасмин болох гэдэг байна шүү дээ. Нисдэг гэсэн дээр цаг нисэдэж болно шүү дээ. Уг үндсэн алим болол ургацсан ч гэсэн алим гэдэг тийм шүү дээ. Баахан алим ярилтэй. Тэгс нөгөө золоо бүр ингэж Яасан. юу нэ? Тэрс ямар ч яацгүй тийм. Би өгшөө хасаа чи зүгээр хинтийг авалтаа наач. Харин Чааг бүр тооёж гэсэн сэтгэл алга гэшөө. Битгий оролдоод зүгээр тэгэл хайчих төхөө гэчээр санагддаг. Хасаа маань болохоор too much flirty байсан. Гэхдээ дараа нь энэ хасаа Үүлиятай болцож явахад Үүлияд бол нэлээд таалагдсан юм шиг байна тийм. тийм. Устасаа арай нэг онцгойгт хасаа ч болгонгууд хүн болгон дээр очиж яг тэр юунуудаа хийгээд байгаа тийм. Тэгээ бас нэг эвгүй нэг мичи дээр speed date хийж дуусчаад мичигээс асуусан гэж байгаа тийм. Нэг хий хаана вэ? Тийм өөр охиныг өөр асууж харж чинь нөгөө болж байгаа охиндаа айгүй муухай сэтгэл төрүүлж байгаа байхгүй Тийм. Тэр бол айгүй тийм gentleman бос хэрэг байсан. Үүлияч гэсэн хасааг бусад охтууд дээр бүгдэн дээр нь л яг иймэрхүү pick up line гэдэг ашиглаж байгаа гэдэг мэдж байгаа ч гэсэн заамарс ер нь бол айгүй дэжгүй impression өгсөн юм тийм. Жогон шавч надсан байж магадгүй те. Тэгээ энэ season-ны эхний ангиас хаваад бүр өмнөх season-аас амар cringe байсан те. Үнэхээр хэцээс манай эхнэр бол бүр дуусгаж чадахгүй нэ би тэгээд чадахгүй нэгэд бүр ингээ би бүр
Пологдоодсэн байхгүй юу? Кринж байдлаас. Тэгээ надад бол би бол чөлөө заваараа cringe бичлэг үзэх дуртай хүн. Тийм болохоор надад бол үнэхээр гоё контент, гоё entertainment болж өгсөн. Speed Date-с хамгийн онцлог нь ер нь хасаал байсан баг тий. Тэгээд хэн байсан? Хасаас гадна бас манай Тулаас яаж зүгээр ахт тий. Айху одоо орон судлаач залуу байсан бэлээ тий. Тэгээ маань амра цэцүүлээ хоёр чи юуны орд яа би хумх штэ би ихэр штэ тэгвэл хоёулаа агаар юм биш штэ. Энэ хоёр чинь баг Аватарын нөгөө нэг Air Nation гэдэг шиг тий. Агаарын орны хоёр бэндэр байгаа маа шээ. Уг хомох. Тэгэхээр ер нь бол агаарын урд юм шүү дээ. Тийм чи бас мэдтий. Би чи ихрээ ордохгүй. Ихрээ юу? Бас агаарх тэгээд ер нь бол орноо гарнаа ингээд жоохон. Тэгээд тийм бахаа ингээд яг Хоёр air л юм байна л та. тийм анхаарал шууд ингээд Чиний мандал чи юу яа? Эсцэнт нь юу вэ? Чи шилжиж чадах уу? Чи бодол уншиж чадах уу? Чиний хүч чадал чи юу яа? Яг энэ хоёр гойд тохирч магадгүй л те. Тэгээ ингээд Цэтулагийн нэг ядаргаатай юм ингээд яг нэг serious юм ярих ордоос ингээд нэг сонь шүлгээ яваад те. Rhyme үсэж. Тэр нь бүр аюу хэцүү. Надаа хитрхи их санагцсан. чиний нэр тод чи удахгүй болно од. Тэ. Постасаа сод. Намайг хараад хэнийг сонгохоо бод. Ничи би дуулна яг л мөвчи тэ. Чиний хажууд бусад октод түр зайлчи. Өнөөрэ чиний нураг мääч. Үгүй арай л их байсан агш. Окей. Жохон даралтай тэхөө. Одоо өөр юм болсон гэж магадгүй л дээ энийг үзэлтэй. Тэгээ энэ үеийн яг энэ нэгдүгээр анги биш жоох үеийн зэтүүлээд хэлэхэд бол миний өгшөн болоо штэ. Болил доо чи одоо. Dan Speed Date-с хасаа болон үлийн хоёр нэг spark үүссэн байгаа. Тэгээд зэтүүлээ болон амраа хоёр нэг spark үүссэн баг тий. Гэхдээ бас зэтүүлээ ч үлийн яд жоохон Сонирхоод байгаа бас жоохон. Цэтулагийн хувьд болохоор үйл яа нэгт хоёрт амраа юм аа шин тий. Тэгээд золоо болон хонгор хоёрын хооронд жоохон spark үүсчихэд байгаа тий. Золооч бас анх нэг октодтойгоо ярьж байхдаа хин таалагдж хин таалагдахгүй гэж ярьж байхдаа би бол хонгорыг л харсан өөр бусдын нэг анзаараагүй хаа гэлдэж байна. Тэгээд тэр юу ажиж магадгүй л дээ. Золооч нь бол айгүй бас жоохон алдартай охин байгаа шүү дээ. Араас нь одоо зөндөл баахан гадаад дотоод ер нь бол залуус гүйдэг л үлээ. Тэнгүүд яг нэг юм хонгор шиг залуу амар өрмөс санагдаад. Тэ. Эсвэл тийм залуу дуртай ч юм ээ. Яаж юм чи? Харин тийм. Тэнгүүд яг та зүгээр ингээд generic болчонлог тэгээд царайдаг залуу биш. Арай нэг өрмөс залуу нүдэнд нь тусаад яасан байж магадгүй шүү дээ. Бас тэгсэн ч байгаагүй тий. За тэгээд Speed Date дуусан дараа манай урлагчид маань бүгдээрээ орой олон барсан байгаа тий. Тэгээд манай бүлгийн ахлагч Цэтүүлээ манад бөөнөрөө тулгын булгыг гэх тэгэл өнөсөл байдлыг авч яваад. Тэгсэн харин энэ дээр хамгийн амар эвгүй амар тийм атмосферт уур амьсгалтай болгож байгаа зүйл нь болохоор энэ Цэтүүлээ хасаатай амар ингээ биевчилцээд байгаа байхгүй тий цаагаараа. Тэгснэ bro миний өгшөн чи хэлдэ би чамд дургу бол биш ээ өгшөн чи би чамд хайртай өгшөн тэр гэл. Наадтай гэх охин. Намайг хасчваа. Хасаа гэсэн чи намайг хасчаа гэн. Чи ярам хасгаар харагдаад байна. Надад хайртай. Би ч гэсэн жаа хайртай. Тэгээ хасаач гэсэн тэрийг амар ингээ мэдрээд чи юу тэргээл нэг тиймэрхүү нэг юм шүд зууцсан маягтай байгаад байгаа тий. Тэгэл заа эвгүй. Тэгээжсэн мока хурж ирснэ гинттэй хасах хүнийхээ нэрийг бич гэж авчиж байгаа. Би жоохон амар юу тэгсээ бүгдээр бүр амар шокнд ороод тий. Шууд ингээ хасах болчихж байгаа юм уу гэл. Тэгэл за яах ч аргагүй юм да гэж бичээл. Тэгэл тэгсэж хамгийн амар яг нэг хүмүүс игцэн байгаа байхгүй. Солонгост ингээ хараар ажилтдаг хүнийг хоолны газраас нэг immigration бариа аваа явж байгаа юм шиг хоол идчихсэн. Шивнээс за одоо хасагдлаа одоо нутаг буцаа гэж байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрүүлсэн гэж байна. Тэгээд бүгдээр айгүй мока шууд хурж ирснэ. Хасаа дээр очиод за та босноо. Өнөөдөр вилэг орхихоор боллоо. чад мока амрээ яштай ёо. Ямар ч emotion алхтай энэ хүүхэнд. Тэгээ хасаа олонгоод. За тэгээ сайхан байлаа баяртай гэл. Хасагдах өстэй бол хасагдъя даа гэл. Тэгсэн чи Цэтүүлээгаар цаана хаа гэж яв тий.
Явах стал яваа да. Тэгснэ бөөнөр бүр ингэ шоконд орсон те. Яг мэдээж нэг яагаад тассан шалтгаан гингүүд хасаач нэг speed date-д орж байхдаа маш олон нэг октод дээр first impression айгу жоохон эвгүй өгцөн те. Тэгээд амар тийм pick up line-ууд хитрхийг ашиглаад байсан. Тэдний тэдэр жоохон таалагдаагүй. Бас дээрс нь хасаа нэг шууд очиж тэрж мөврээд жоохон хөрөлцөд байгаа гот. Бас тэр нэг хувийн орон зайр нь айгу халдч малта те. Ер нь айгу эвгүй тийм impression үүсгэсэн байгаа байхгүй. Үйл ягаас бусд бүх баг юмхтэй ч үз. Харин Үйлээд бол айгу сайд байсан гэдэг байна шүү дээ. Тийм. Тэгсэн чинь үүлээ oh no гэдгсэн чинь хин цэцүүлээ өөдсөн. Бор юунда харамсаад байгаа юм чи. No. Яг драматик яг тоглоом ихтэй. Хөөхөн шүү. Жохоо юугүй. Ярьж байгаа тэр өгж байгаа ярьсан ч гэсэн тийм. Би бол хасааг амар тийм өөрийнхөө өрсөлдөгчөө болъё гэж бодож ирсэн. Гэтэ одоо яа гэхөө харамсалтай байж гэж. Ер нь бол эхний дугаар дээр цэцүүлээ бол үнэхээр таалагддаг. Бид хоёр аль болох ингээд доромжлохгүйгээр нэг тэрхий муулахгүйгээр ингээд бас яриад хичээгээд байгаа шүү. Хүмүүстэй айгу таалагддаг байлаа бас тий. Тийм. Тэгээ нэгдүгээр анги нь болохоор Facebook-оор лайв явсан гэж байна заяа. Тэнгуудаа энэ лайв нь 2.2 сая үзэлттэйсэн гэсэн. Үф. Амар олон хүмүүс үзсэн болохоор сэтгэлдэж гисэн айгу олон байсан тий. Тэгээ нэгдүгээр ангийн хувьд л ингээл манай хасагдаад болоод дууссан байгаа тий. Чамд нэгдүгээр ангийн хувьд юм санагдсан. Нэгдүгээр ангийн хувьд бол яг оросчтой ер нь бол сайн ингээд introduce хийгээд тий. Ер нь бол яг гоё introduction болол дууссан. Надад л нэгдүгээр анги үзээд үнэхээр хэцүү байсан. Яг үнэ хэлэхэд яг хүний өмнөөс ч амар хэцүү юм л шүү дээ. Хоёлаа одоо юу яах вэ? Яг хин хинтээ нийлэх бол гэж prediction гаргалаа гэж. Надад бол саяны хэлсэн шиг амраад тэтүүлээ хоёр үл яг тохирч магадгүй. Яагаад вэ гэхээр хоёлаа айгу extrovert те. Тийм болохоор Иран нийлжсэн болохоор тэр нийлж магадгүй. Тэгээд хасаа өвлөө хоёр байсан. Хонгор золоо хоёр. Тэгээ одоо манай Мичи чинь төгсөө юм уу цэгийн ч юм уу. Тэгээ явцлах те. Тийм манай цэгийн бас нэг яах тэр хүмүүс октод нэг таалаад байгаа нэг харагдсангүй те. Харин тийм. Төгсөө гэтээ би бол төгсөө Мичи хоёр дээр бас тийм үүсч магадгүй гэж бодонгууд хөрх яа гарахгүй бас олж магадгүй. Төгсөө итгэж жоохон бас experience-г болонгууд. Тэгээ манай төгсөө Мичи хоёр чи ер нь бол ингэ үе тасарсан байгаад байгаа шүү дээ те. Хамгийн амар нь. Тэгэхээр мэдээж эмэгтэй хүн болвол яг өөрөөсөө тийм experience багтай ч юм уу те залуусыг айгу голох байх. Тэгээ надад биш те. Бас өөр нэг prediction болохоор Цэцүүлээ шал өөр хүн болох. Яг нэг сизнийхэн голоос ч юм уу. Одоо олонгууд яг хүн болгонд яг тгийж харагдаад байгаа шүү дээ. Амар хөнгөмсгтэй, хүүхэмсгч юм шиг. Тэгэл байнга шогл, тэгэл тоглоом ингээл явж идэг. Яг өөрийнхөө нэг юм serious талаа гинт гаргаж ирээд бас энэ чинь бас тэ нэг ийм тал байд юм биш үү бас. Тэгээ хоосонгүй бас залуу шүү гэж бодоод бас араас нь шуурах ч сайшаа. Гэтэ 2 3 охин бол цэцүүлэг араас гүглэх. Бас яг магадгүй. Тэгээ манай цэгийн бол жоохон ямар байна. Жохон геймээ жохон сайжруулмаар байна тий. Тэгээс иймэрхүү шоунд орчоод бас 10хан суугаад ч цаашаа тий. Жохон хөдөлгөөн хийгээд хүмүүстэй яагаад одоо аль хэзээ шууд энэ цэцүүлэгээс авахлал тий хасаа масаа энэ чинь шууд эхнийхэн гарч иж байгаа моментоос л тоглоомол эхэлж байгаа байхгүй. Хин дээр бас юу гэж ярих вэ? Ямар impression үүсэх вэ тэргээл. Цэгийн болонгууд яг л нэг Монгол нэг эр хүний зам байдаг шүү дээ. Нэг даруу төглөвтэй. Тэгээ суугаад хахаар бас жоохон тиймэрхүү. Тэгээ манай Тэнгисийн иргэн season 2-ын эхний 2 анги маань бол нэг өдрийн зайтай гарсан тий хагас бүтэн санд. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ эхний 2 анги нь үзсэн байх. Тэгээ бид хоёрын энэ бичлэгэн дээр бол бид хоёрыг эхний ангийн яриад дараагийн бичлэгэн дээр 2 дугаар ангийн ярих гэж бодож байгаа. Тэгэхээр бас арай л урт байгаа даа тий. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл Хамт цагаарай. Түр баяртай. Түр баяртай.